Би зочдоо танилцуулъя. За шүдний эмч Бадам цэцэг. За зүрх судас цэжний хөндийн эмч заслын эмч Хаш чулуун манай зочин хөтлөгчөөр оролцож байгаа. Юутай ч гэсэн бас урилга хүлээж авч ирсэнд маш их баярлалаа. Баярлалаа. Эхний асуултыг хашаа шууд асуугаал эхэлнэ. Мэдээж одоо шүдний эмч гэдэг утгаараа юу гэхээр одоо юу гэдэг нүүр ам судлалын сонголт үзсэн гэсэн үг л дээ. Тэгэхээр яаж нэхлээр ер нь бол яг одоо юу гэдэг зөвхөн хүмүүс шүдний гэж ойлгоод идэг боловч уул нь бол тэр дотор амны хөндийн бүх асуудлууд бол бүгд орсон байх ёстой гэж хувьдаа ойлгодог. Тэгэхээр тэр талаас эхлээд хилний эмчийг хэлэх юм шүү дээ. Ер нь бол яг Монгол хүмүүсийн яг нөгөө одоо анхаарал тавьдаг зүйл нь ганцхан шүд байгаад байдаг байхгүй. Зөвхөн шүдээ л угаадаг. Гэтэл амны хөндөө дотор маш олон зүйлүүд байгаа шүү дээ. Жишээ нь хил байна, тагнаа байна, буйл байна, завж байна. Шүдээ л угаагаад байдаг. Гэтэл одоо та хоёрын ойрын хүмүүсээс бас ярьж лээсэн. Би бол ингээл өдөрт 3 удаа шүдээ угаадаг. Тэгсэрнээл миний шүд цоороод байна. Тэгсэрнээл би амар муу шүдтэй. Эсвэл би ингээд угаасаа л би муу шүдтэй учраас миний шүд цоороод байдаг. Угаасан ч нэмэр байхгүй гэдэг. Яг үнэндээ тэр хүмүүс зөвхөн шүдээ л угаагаад байгаа учраас бусад хилээ, завжаа, тагнаа, буула цэвэрлэхгүй байгаа учраас цоорлно ингээд үсэлэн гэсэн. Бид нар шүдээ угаахад ер нь бол амны хөндийн нэг 30% нь л цэвэрлэгдэж байгаа. Бүр шүдээ угаамаар санагдчихлаа тий. За тэгээд тэгэнгүүт үлдсэн хэсэг нь бол нөгөө хилэн дээр, буйлан дээр, завжин дээр, тагнаан дээр байгаа. Дээрэс нь шүдний завсар байрлаад байгаа. Эднэрийг юугаар цэвэрлж яаж угаах вэ гэхлээр яг амны хөндийн одоо арчилгаанд 5хан л бүтээгдэхүүн байдаг. Энэ 5 бүтээгдэхүүн нэгдүгürt ов байна, сойз байна, ам зайлагч байна, шүдний утас байна, хил цэвэрлэгч байна. Эдгээр 5 бүтээгдэхүүнүүдийг 100% цэвэрлэл одоо хэрэглээд заншсан байхад амны хөндийн нэг 93% орчим л цэвэрлэгддэг. Ингээд эмчнэр хэлдэг шүү дээ. 3 сар тутамдаа нэг удаа ирээ, 6 сар тутамдаа нэг удаа ирээ гэдэг. Мөнгө авах гээл хадлаа. Тэр нь шүд буйлны керма гэж юм байдаг. Тэрэн дотор одоо нөгөө нэг амны хөндөд үүсдэг бүх бактериуд ингээд одоо чигжээд орчдөг. Энийг удаан цэвэрлээгүйгээсээ болоод нөгөө нэг чулуу гэдэг юм үүсэдэг. Тэгэхээр энийг зөвхөн мэрэгжлийн эмч, мэрэгжлийн багажаар цэвэрлэж авдаг. Ингээд 3 сар тутамдаа, 6 сар тутамдаа дээрэс нь энэ 5 бүтээгдэхүүнийг та өдөр болгон хэрэглээд ингээд хахад таны шүд цоороод амнаас чи эвгүй өнөртэй тахын бол та дараагийн шатны эмчт хандна гэсэн. Жишээ нь юу хав? Одоо нөгөө төрөлхийн палангийн тутмагшил ч юм уу те маш олон төрлийн өвчлөлүүд байгаа. Эдгээрээс байж болно гэсэн. Тэгэхээр одоо амны цэвэрлэгээ гэдэг чинь 5 зүйл байна. Тэгэхээр одоо дистараллаад хэлвэл. Эхлээд мэдээж флосс хэрэглэнэ. Флоссыг ерөнхийдөө бол хизэн ч хэрэглэж болно. Шүдээ угаасныхаа өмнө, угаахынхаа өмнө юм уу, угаасныхаа дараа хайл болгоно. Алинд нь ч хэрэглэж болно. Яа тэгж юм гэхлээр одоо би яг нөгөө лекц орж явахдаа яг тэр танхимд байгаа хүмүүсийг яг одоо хэллээрээ шүднийхэн гадаргууг тэмтрээд үзгэдэг байхгүй юу? Ингээд тэмтрээд үзэхлээр юм барцгар юмнууд байх юм бол тэр өнгөр угаасны дараа ч гэсэн тэр барцгар байх юм бол та шүдээ дутуу угаасан байна. Дахиад угаа гэдэг юм ойлголтыг өгж байгаа шүү. Тэгэхээр нөгөө шүдээ угаахынхаа өмнө одоо флосс ингээд сайн хэрэглээд ингээд бүх өнгөрүүдээ авсан ч гэсэн шүдээ буруу угаагаад нөгөө юм хөндлөн хөдөлгөөнөөр угаачих юм бол одоо энэ гадаргуу дээр нь байгаа өнгөрийгөө завсарлуу нь ингээд чихчдэг гэсэн. Тэгэхээр араас нь ч флосс хэрэглэж болно гэсэн. Ингээд ингэснийхаа дараа хилээ цэвэрлэнэ. Хилээ цэвэрлэлт дуусчаад хамгийн сүүлд амаа зайлна. Амаа зайлахдаа ердөөсөө хоолоо зайлж болохгүй. Ам зайлагч ч өөрөө үжилгүүжүүлэгч буюу халдваргүйжүүлэх үйлчилгээтэй. Сүүлийн үед бол одоо маш олон төрөл гарчлаа шүү дээ. Минттэй, минтгүй, урамлын гаралтай гэдэг. Яг өөрөө та нөгөө нэг амтлагааныхаа мэдрэмжээр хит их нөгөө одоо менталтай байх юм бол хэрэглэхгүй өөрийнхөө л одоо тестээр гэсэн. Тэгээд хоолоор ердөөсөө зайлж болохгүй. Энэ дээр би бас давхар нэг юм хэлдэг нь давсны усмал, жамц давс, за тэгээд нөгөө тамдинаар хүмүүс амаа айгүйх зайлаад байдаг. Эднэр маань өөрөө зүгээр хоолоо залгуур зайлах үйлчлэгээтэй. Амны хөндий биш. Хоолоо залгуур чинь тустай байгаа шүү дээ. Тэнгүүд одоо тамдин гэхэд чинь ийм шарах, ил ийм шарах сорив одоо буйлын өрөвсөөд ингээд бүр шархалцсан ч юм уу эсвэл идэ буглаа үүссэн ийм үед л тэрийг цэвэрлэх, ариутгах юугаар зайлдаг боловч хүмүүс баг өдөр тутамдаа ингэ зайлдаг. Чи өнгөр тогтоод айгу муухай болчихсон байлээ. Тийм шар өнгөтэй болохоор шүд шаарлуулад байдаг. Тэгээ болохгүй жамц давсны усамлаар хүүхдүүдээ ялангуяа бас амар их зайлуулад байдаг байхгүй. Энэ яаж юм гэхэлэр шүлс ялгаралтыг зогсоочдөг. Хатаачдаг. Шүлс гэдэг маань өөр амны хөндийн бас нэгэн одоо ам зайлах бүтээгдэхүүн гэсэн үг байхгүй. Шүлс сайн ялгарх юм бол шүдний гадаргуу дээр
ийм одоо пилонк шиг юм тогтдог. Пилонк шиг юм тогтно гэдэг маань нөгөө гаднаас ирж байгаа нүүрс ус шүдэн дээр наалтах тэр өнгөрийг процесс нь удааш байхгүй болгочих юм гэсэн. Тэгэхгүй одоо ингээ ам нь айгүй хатдаг хүмүүсийн ер нь бол амнаас нь жоохон эвгүй өнөртдөг айгүй цооролтой байгаад байдаг. Тэгэхээр давсны усамлаар зөвхөн хоолоо өвцөйд л зайлуул зүгээр гэсэн. Тамадиныг бас те. Тамадиныг бол шарахтаа үед Эмчийн заавраар. Эмчийн заавраар. Дээрэс нь юг одоо жамт давс гэх юм уу яг манай уламжлалт. Гэхдээ нэг урьдчилан сэргийлэх одоо яг ханид томооны уйлралт ч юм уу тийм үе дээр зөвхөн хоолой залгуурын нөө нэг ингээд дэш харж байгаа яа шүү дээ. Логч богод балдан шүү дээ. Тэгэж зайлуулвал зүгээр. Хамрыг бас сайн бас угаад цэвэрлж явах ёстой юм шиг байна те. Бас шүдэнд бас тийм одоо эдгээр одоо ингээл амны хүндий хамар за тэгээ чих гээд юрдөөсөн юм нэг юм одоо нэг юм систем л гэсэн үг байхгүй бүгд холбоотой. Тэгэхээр хамрын хүндий бас одоо гаймрын хүндий гэж яриад байдаг. Тэгээ гаймрын хүндий бас цэвэрхэн байх хэрэгтэй. Ялангуяа хүүхдүүд дээр одоо л манай хүүхдүүдийн хувьд бол амьсгалын замын өвчин маш их байдаг. Тэрнээс урьдчилан сэргийлэх хамгийн одоо бүр номер 1 арга бол хамар угаах асуудал. Ер нь бол Монголд эцэг эхчүүд хүүхдийн хамрыг угаалгадаг юу бол маш цөөхөн баг. Тэгээ хүүхдүүдийн нөгөө нэг айлгчдаг. Нөгөө эхлээл угаахтаа бүр ингээд шахаад дайчин болол те. Тэгэл хүүхдүүдэд ойлуулаад тэгэл хүүхдүүд нөгөөдгөөс нь хаширчдаг. Тэнгүүт хүүхдүүд маань өөрсдөө дургу болчихлоор эцэг эхчүүд тэгээд хүчилж чадахгүй тэгээд заа гэл угаах тоолонд уйлаа майлаа ингээд. Ер нь бол ханиад томууч бусад юм одоо халдварт өвчнүүдээс амьсгалын замын халдварт өвчнүүдээс урьдчилан сэргийлэх зүйл бол одоо хамар угаалт, ам залгуурын угаалт ийм юмнууд л. 1-2 сартай байхад бас хамар угаах гэж бөө юм болдог гэсэн те. Би бүр айгу дургу байсан тэр үед. 1-2 сартай. Энэ дээр бол яг одоо би санал нийлээд байгаа зүйл нь юм байхгүй. Жишээлбэл амьсгалын замын буюу ханиад томоо гэдэг өвчин байд те. Хавраас намраас юм улирал хооронд шилжих үед. Тэр ханиад маань яадаг вэ гэхээр зөвхөн амьсгалын замын дээд замын өвчин байгаад байдаг. Доод замын өвчин дээр бол мэдээж нөгөөтг нь хатгаач гэдэг юм өөр юм болоод явахаар асуудлууд үүсдэг. Тэгэхээр эмчилгээ гэдэг нь бас ондоо. Жишээлбэл юу гэж хэлэх гээд нэхлээр хамсгалын дээд замын буюу ханиад шуухнаа дээр бол хамгийн чухал юм бол яг амны хүндий, хамрын хүндийг сайн цэвэрлэх гэдэг асуудлууд тий тэр хогдохч гэдэг юм. Адуунгууд нөгөө эмчилгээ нь ондоо байдаг ямиг монголчууд яадаг вэ? Ханиад төрхөөрөө бүгдээр антибиотик хэрэглэн бүгдээрээ нэг гэдэг юм буруу ойлголцтой байгаа. Уул нь бол хамраа угаагаад явах нь хамгийн зөв арга. Антибиотик зөв шүү дээ. Өөрөөр байгаа тохиолдол зөв л. Хоёр эмчийн өөдөөс харж байгаа тэр яг нөгөө сайхан яг монгол зангаараа уухгүй яа тийм зөв шүү дээ. Антибиотикээр л даарна шүү дээ чинь. Харин ямар антибиотик гэдэг нь их чухал тий. Америк энтерд бол энэ Европ энтерд бол антибиотик баг өгдөг бах уу тий. Эмчийн заавраар өгдөг бах тий. Одоо монгол хүмүүсийн дунд одоо яг ийм эмийн хэрэглээний асуудал айгүй аюултай төвшөнд хүрчээд байгаа байхгүй. Гэхдээ энийг бас буруутгах би өөрөө нөгөө ээж хүний хувьд бас буруутгах хэцүү. Ээж хүний хувьд ажил хийдэг хүний хувьд тий. Хүүхдүүд өвдлөө гэхэд би хүүхдүүдээ ингээд 14 хоног идэгтэл насраад байх надад боломж байхгүй. Ханиадын нусыг гойжуулаад 14 хоног Европт бол тэгдэг штэ. Гойжлээ, хүндэржилээ гэдэг л юм яриад тий. Хүүхдээ бас ингээд бодохгүй байгаа ч юм шиг тий. Тэнгүүт за хурдан идгэхийн тулд антибиотик өгч ингээд багаас нь антибиотик та өгөөл ах юм бол магадгүй 30 жилийн дараа 40 жилийн дараа танд та ямарваа нэгэн юм одоо өвчин тусахад тань таарах антибиотик үйлчлэх антибиотик байхгүй болох аюултай байхгүй. Ер нь бол одоо бидний үеийн те жоохноос л антибиотик бүр ингээ бөмбөгдөлцсөн. Бидний үеийн тийм ээ. Бидний үеийн тийм ээ. Бөмбөгдөлцсөн ингээд янгут одоо ихэнх антибиотикнд мэдрэг биш болчиход байгаа байхгүй. Дээрээс нэмээд энэ дээр юу гэхээр хамгийн чухал юм нэг юм дархлаа. Яг ашигтай бактериудыг бүгдийг хөвөлчдөг. Тэгэхээр нөгөө дархлаа маань ханиад түрээд яг үнэндээ унаад байгаа юм биш. Уул нь ханиад бүрх юм бол дархлын систем илүү актив буюу бичих хэрэгтэй байхгүй. Тэгэхээр яаж нэхлээр антибиотик хэрэглэчин гут гисний ашигтай бактери буюу дархлааны системийг өөрөө унгаач гэсэн. Тэгэхээр нөгөө өвч маань улам одоо нөгөө одоо юу гэдэг вэ нөгөө удаашрах тий угжрах энэ асуудлуудыг үүсгэж айгуу чухал байдаг. Тийм учраас антибиотикэн дээр бол их болгоомжтой. Одоо яг шүдэн дээр хүртэл ингээл идэ буглаа үүссэн хүмүүс маш их ирдэг байхгүй хүүхдүүд тэгэл антибиотик бичиж өхөөс өөр аргагүй болчих. Яагаад тэгэхээр зэрэг ясанд нь бойлон дотор нь идэ өрөвсөл явагдаад байгаа. Тэр хүндрэх юм бол бүр нөө эрүүгээ тайруулах, хоншороо тайруулах хэмжээнд болно. Тэгэл би хэлдэг байхгүй. За антибиотик гэдэг чинь сайн зүйл биш ээ. Нэгдүгээр энэ антибиотик өөрөө үйлчлэхдээ таны биеийн бүх дархлааг унгааж иж үйлчилдэг. Та энийг яг цагаар нь уухгүй л ингээл хайчгал юм бол та энэ өвчин чинь ингээл ужигшаал явна. Тэр чинь одоо эмчнэр яагаад те 3 хоног уу 5 хоног уу тэд хоног тариул гээд байгаа.
яг тэр өвчнөд нь зориулж иж яхад монголчууд чинь ингээл нэг хоног уугаал нөгөө эдэн гайгүй болоод л ирэнгүүтэйгээ за одоо болоо антибиотик ууж хордуулаад яах вэ гэ ингээ хайчдаг. Яг үүндээ тэр бол ингээд цаашлах үр дагавар айгу хүнд болоо явчихж байгаа. Одоо таны уучлаарай, таны энэ шүд чинь Hollywood smile уу эсвэл ингээ ер нь хэлж ярьж бод ингэж асууж болд юм уу болдгүй юм уу? Би таахгүй. Тийм үү. Та хэллэгсэн үү? Би ингэсэн одоо энийг яг шүдээ ярихлаар юм түүх ярих гэдэг. Зүгээр бид нэр завтай байна. Тийм үү. Би ч нөгөө 19 онд хэцүү ангид тоглож байсан. Тэгээ хэцүү ангид тоглоход би ч 15 настай. Тэгээ миний яг өөрийн шүд бол юм нэлийн жижигхэн тэгээ жоохон наашаа цаашаа тэгээд яг чин сэтгэлээсээ нэг хэрэг буйлаараа инээдэг. Одоо ч гэсэн ер нь бол тийм. Тэгээд яг тухайн үед кино гараад ингэж яхад намайг айгүйх нөгөө тийм муухай жижигхэн шүдтэй буйлаараа инээдэг гэл амар их тийм одоо дайралтууд иржсэн баггүй юу? Жохон хүүхдийн хувьд. Тэгээд тэр яг өсвөр насны хүүхдийн хувьд надад маш хүнд тусч исэн. Гэрээсээ гарахгүй, хүний өдөөс ихцэлж харахгүй, яг ингээ инээж чадхаа болцсон тийм байсан. Тэгээд миний мэрэгжил сонголтонд ерөөхдөө энэ нөлөөлсөн байхгүй юу? Ямар ч гэсэн би эмч болно гэж боддог байсан. Гэхдээ юуны эмч гэдгийг мэддэггүй. Тэгээд яг ингэж ах нэрээ над чиг яг ийм асуудалтай хүмүүс зөндөө байгаа. Тэгэхээр би ингээд хүний өдөөс ингээд гоё нүүр бардам өөртөө ихтгэлтэй энийг ийм одоо зүйлийг хүмүүст бэлгэлнэ гэдэг ингээд шүдний эмчийг анх сонгож исэн. Тэгээд 2018 онд энэ Венер гэдэг зүйл яг сурсан. Тэгээд энэ солонгос зураад энэ Венерээр болохоор нилийн одоо яг тэр үеэс хойш л хийж эхэлж байгаа. Тэнгүүт өөртөө би хамгийн анх удаа хийжсэн. Одоо ингээд бараг 9 жил болж байна уу? 8 жил болж. Таны одоо тэгээ Венер юм уу юм? Венер гэсэн үг. Венер наачдаг пилонк юустэй Венер гэдэг ч одоо. Одоо энэ Венерийн юм одоо 3 янз гэдэг байхгүй юу? Нэгдүгээр талхлаарэ бүрээс гэж байгаа. Тэгээд нүүрвч гэж байгаа. Тэгээд Венер гэж байгаа. За бүрээс гэдэг нь болохоор шүдний бүх гадаргуугаас өөлж аавна гэсэн үг. Бүх гадаргуугаас нь өөлж аваад ийм crown ингээ малгаас уулгах чинь. Угалчих юм байна. Угалчихна гэсэн. Юу гэдэг нүүрвч гэдэг нь болохоор шүдний зөвхөн өнгөн талаас одоо нүүрэн талаас нь хусч аваад бас ингээд одоо хиймэл хумсан дээр нааж байгаа юм шиг наачна гэсэн. Венер гэдэг нь болохоор композит буюу одоо шаазангийн орцтой хуванцар яг ломбны материал шиг материалаар шүдэн дээр эмч өөрөө хэлбэржүүлж өөрөө хэлбэрийг гаргадаг. Одоо энэ нөгөө бүрээс болон нүүрвч хоёр бол лабораторид хийгддэг. Шүднээс их хэмжээгээр өөлдөг. Энэ Венер нь болохоор шүднээс огт өөлөхгүйгээр нэг өдөртөө одоо нэг 2-3 цагийн хооронд хийгддэг. Замаас их зурж байгаа л тэгэл ингэ тавьж байгаа л тэгэл өөрөө ингээл янзлал ингэж байгаа л тэгээ шүдний уцаар ингээл ер нь бол хар шууд ойлгох юм бол би баг хийчмээр юм шиг санагдаад явчих чи ер нь амархан юм шиг гол нь Венер юм л байхгүй юм л да. Тэрнээс би ч одоо гарын дүүтэй болохоор цэвэл хийчихэр л юм. Энэ нь сайн болон муу тал нь юу нэ? Сайн тал гэх юм бол эргээд өөрийнхөө шүдээр байх бүрэн боломжтой. За одоо энэ Венерээ ахуулаад өөрийнхөө шүдээр өөрийн шүдний өрдөөсөө гэмтэхгүй гэсэн. Сөрөг тал нь гэх юм бол хуванцрын агуулмжтай учраас сайн арчилж чадахгүй бол өнөр орно, өнгө нь өөрчлөгдөнө. Тэгэхээр нөгөө яг өөрийн ориг шүдтэйгээс илүү угаалтай бүр илүү нэмэгдүүлнэ гэсэн үг. Та бол барыг толон дарж 7 хоногт нэг Венер хийчихсэн юм байна тийм үү? Нэг гайгүй. Гэтэ ер нь ингээд хугацаанд би энэ хэлж байгаа нь хугацаанд ер нь Венер ингээ хийлгчвэл аль зэрэг удах уу, дээд тал нь, доод тал нь гэж байх хугацаа байна. Нөгөө хүмүүсийн зуулт болгон өөр гэдэг байхгүй юу? Зуултнаасаа шалтгаална. Хэрвээ юм одоо шулуун зуулттай дээд доод шүд яг юм одоо таслах хэрэмгээрээ шууд ингээд харьцдаг бол ер нь Венер тогтох айгүй хэцүү. Унчих юм байна. Ер нь нөгөө нэг юм хангалт ингээ унчна. Ийм цохилт яваалаа юм чинь тэгээд хохрол унах нь шүү. Хохроод унчна. Дээрээс нь тухайн хүний нөгөө арчилгаа хатуу юм идэхгүй, хатуу юм хазахгүй. Ер нь бол юм Венер яг юм хатуу юм гэхээс илүү юм нэг уут муут ингэж нэг задлалтай шүү дээ. Утас мут тасалдаг. Тим юмнуудаар бас унах айгүй эрсдэлтэй байгаад байна. Тэгэл тухайн үний л арчилгаанаас гадагшаа явж мавжгаад унчвал өстой баларх нь байна те. Хамгийн монгоогоод тэгээд өөрөө ирэх хугацаа болоогүй байх юм бүр өстой баларх юм байна. Тэгээ хүмүүстэй ер нь яг зөвлөдөг энэ бол ингээд нөгөө хоёроо бодох юм бол тогтцсон явц шууд одоо танаас шалтгаалнаа. Тийм учраас гадагшаа явах гэж байгаа төлөвлөж байгаа бол хэрэггүй шүү гэж бол заавалч хөглээд хэлэхгүй бол нөгөө хүмүүс ч гоё олчлоо гэд гадагшаа яваад өгдөг. Гадагшаа очиод нэг шүд нунчвал бүр тэгээд дэлгүүрт намайг хараач. Дэлгүүрт ороод нэг гэлгөрөө таслах гал нэгсэж унчих юм бол ёстой баларх юм байна те. Аму жигнэг. Сахарын агуулмж маш бага.
заграанс тус агуулаагүй, хүнсний нэмэлтгүй, зохицуулах үйлчилгээтэй. Таны эрүүл мэндэд. За ингээд бүтэн шүд байлаа гэж бодлоо. За уртлын хэсгүүд бол юу гэхээр хазад таслах үүрэгтэй. Хажуудлын бол юу гэхээр одоо араа хэсгүүд бол бүгдээрээ зажлах, бутлах буюу итгэд бэлэн болгож өгөх гэсэн ийм үүргүүдтэй байгаа гэдэг. Тэгэхээр за яг сая бол уртлын хэсгүүдийн л ярьлаа. Артлын хэсгүүдийг хэрхэн одоо юу гэдгийг ямар аргаар одоо нөхөн сэрэх зарим шүд нь бол унжиж байгаа. За зарим нь бол ингээд аль болох лом тавьж өөрийнхөө нь байхыг хичээж байгаа бол одоо унсан тохиолдолд бид ямар арга хэмжээ, ямар сонголтууд байх вэ? Яг гоо бүгдээрээ бол эмчтэр очиод эмчтэйгээ зөвлөлдөөд энэ асуудлыг шийдэж байгаа л да. Яг энийг ярихын өмнө шүд ахуулах гэдэг асуудал бол хүмүүст амар энгийн байгаад идэв шүү дээ. Өвдгөл юм бол эсвэл нэг юм жоохон болохгүй бол ахуулж тэгэл шүд хийлгчээ гээл тэгдэг. Шүд ахуулах тал дээр Япон улсын анагаахын сургууль судалгаа хийж үзсэн байдаг. Тэрэн дээр болохоор шүдтэй бүтэн шүдтэй 7-8 хүнийг тэгээд одоо 2-3 шүд байхгүй хүнтэй ингээд харьцуулж үзсэн баг. Яг юм морфологийн хувьд бол нэг амар онцгийн одоо ялгаа гараагүй ч гэсэн яг нөгөө танин мэдэхгүй, санах хой, суралцахыг хариуцдаг тархины зүүн хэсэгт байдаг тийм одоо хэсэг маань мэдэгдэхүй цатангаршил үүссэн гэдэг юм судалгааны дүн байдаг. Тэнгүүд шүд байхгүй үед ерөнхийдөө бол одоо нөгөө нэг Альцгеймерийн одоо нэг ихний үе шатны явагдах бүрэн боломжтой гэдгийг бас нотолцоод байгаа шүү дээ. Шүдгүү хүмүүс тийм үү. Энэ монголчууд ер нь ихийнх нь шүдгүү болоод нэг ийм эвгүй болцсон юм байна дөө. Ер нь ингээд хамаг юм зүрдэг, хүм муулдаг те. Нэг эвгүй ер нь шүдийг үдчихмээр юм байна дөө. Хүм муулаад байгаа юм шүдч юм байна уу? Ихэл хэрэгтэй юм байна да те. Тэгээд одоо ер нь бол монгол эмчнэр урд нь бол ингээд байнга шууд бараг шүдийг ингээд авчдаг гэсэн. Тийм шүд нөгөө авчиг. Одоо болохоор аль болох үлдээдэг. Бүр эцсийн тулгаа за үнэхээр одоо ингээд эмчилгээ авахгүй нэ гэсэн үедээ л авдаг. Тэрнээс бол одоо сувгийн эмчилгээ хийгээ дахиж өвдөх юм бол за дахиад нэг хийгээд үзье. За бүр ингээд ясын цэвэрлээд үзье гэдэг ч юм ингээд бүх байж болох бүх эмчилгээнүүдийг хийсний дараа тухайн хүнийг нэг эд эрэхтнээс нь салгана гэсэн. Энд чинь бидний нэг эд эрэхтэн шүү дээ. Шүд гээд ингээд нэг юм 32 ширхэг байд юм чинь яад ингэдэг юм биш. Нэг эд эрэхтэн гэсэн. Тэгээд авдаг. Авсныхаа дараа эмчнэр нэг бол одоо bridge crown гэж нэрлэдэг, гүүрлсэн шүтлбэр гэж нэрлэдэг. Нөгөөх нь бол имплант, дараагийнх нь авагддаг хиймэл шүтлбэр гэж байгаа. Авагддаг төр хугацааных гэх юм бол одоо авагддаг хиймэл шүтлбэр байна. Эсвэл rebound гэж байна. Rebound гэдэг маань хоёр талын одоо шүд байхгүй хэсэг байгаа шүү дээ. Тэрний хоёр талын шүдэн дээр шилэн утас гэдэг юм байдаг. Шилэн утасаар төр одоо шүд ингээд одоо юу гэдэг босгоно гэсэн. Үсгээд ингээд төр байж болдог. Гэхдээ тэр маань юм хазаж болохгүй, удаан бас ингээд тэр шүдтэй явж болохгүй гэсэн. Яг зөвөр дээд шүд ингээд төрж орж ирэх мэрх жоох юуны юунаас жоохон сэргийлж байгаа юм байна те. Ер нь бол нүрийн хэлбэр жоохон өөрчлөгдөхөөс. За яг нэг шүд аваад шууд ингээд нүрийн хэлбэр өөрчлөгдөн гэсэн юм байхгүй. Нүрийн хэлбэр яагаад өөрчлөгддөг вэ гэхээр шүдгүү хэсгэрээ хүмүүс юм хазаж идэж ажиллахаа болчдөг. Нөгөө шүдгүү учраас нөгөө ингээд буталч сайн чадахгүй учраас тухайн нөгөө нэг ажиллахгүй байгаа талын булчин сулрал явагдаж эхлээд тэгээд нүүрний унжилт нэг талтай одоо хамгийн ихний илэрдэг бол энэ уруулын булан бол унжиж эхэлдэг байхгүй. Наадгийн үргэлжлүүлээд. За тэгэн гутаа дараачих нь юу ярьж илээ. Яг хоёр талаа брич хийж байна. Хоёр талдаа юм шилэн утсаар холбоод нэг шүд босгочдөг. Нөгөөх нь бол нөгөө хуванцар хиймэл шүдтэй авагддаг хиймэл шүд хийдэг. Дараагийнх нь болохоор bridge crown гэж байдаг. Тэр нь болохоор яс руу ямар нэг юмар одоо шүрүп заахгүй, имплант заахгүйгээр хоёр талын шүдэнд нь одоо бүх талаас нь жижигэл засж агаад 3 ширхэг шүд наачна гэсэн. Одоо нөхөд тэрийг бол bridge crown гэж нэрлэж байгаа. Тэгээд дараагийнх нь бол нөгөө имплант. Энэ дундаас ер нь боломжтой бол имплант нь хамгийн зөв сонголт. Ясан дээр шүд чинь юм хазах тоолонд бол даралт ирж байгаа. Энэ даралтаар шүдний одоо шүд сууж байгаа одоо энэ түүшин яс маань шимэгдэлгүй яг ингэ байж идэг. Одоо тухайн хэсэгт тухайн ясанд одоо даралт ирэхгүй удахал юм бол тухайн хэсгийн ясан шимэгдэж эхэлдэг. Одоо нөгөө нэг шүдэ ахуулсан хүмүүсийнх ингээл бүр хонхоогоо орцсон байдаг шүү дээ. Тэрэн шиг ямар харагдсан биш. Хонхооцсон байдаг. Тэрэн шиг одоо нөгөө даралт өгөхгүй учраас тэр хэсэг одоо нэг өсөндөө залхуу болоод үйл ажиллагаа нь алдагдчихж байгаа гэсэн. Тэгэхээр ясанд түүшин ясанд имплант суулгана гэдэг маань тухайн хэсгийн даралтыг нь хэвээр нь байлгаж байгаа гэсэн. Тэгэхээр ясны шимэгдэлт бол харьцангуй бага явагдана гэсэн.
За баярлалаа. Тэгэхээр миний бодлоор бол гэсэн айгүй чухал эрхтнүүдийн нэг бол шүд байхгүй. Шүрэг байдаг ч гэсэн хүн хараад инээгээ гоо 100% сайхан байгаа ч гэсэн нэг шүд дутлаа гэж утгаж жишээлбэл араа шүд дутлаа гэхэд хоол боловсруулах эрхтэнд бол нэг 10-аас 15% асуудал үүсгүй бутлах магадлал багасаад эхэлж байна. Уртлын хэсэг маань юу гэхээр нэг хазах магадлал нь багасна гэсэн үг гэдэг юм уу. Үгүй бол шүдээ авчлагын гут юу гэхээр шүднүүдийн байрлал нь өөрчлөгдөд ингээ зай гараад эхэлдэг гэдэг юм уу ингээд зөндөө олон асуудлууд байдаг учраас би саяны асуултыг бүр яриулах гээд өөрөөс нь асуугаад байгаа юм дэр байхгүй. Тийм яг өнөө одоо тэгээд дараагийн нэг нөгөө авах заалттай нь гажиг цэцлийн заалтаар л өөр бол эрүүл шүдийг бол ямар ч тохиолдолд авахгүй. Одоо нөгөө яриад идэг юу вэ актараа гэж ярьдаг тийм хажууд шиг ургаж байгаа тохиолдолд давна гэж ойлгоод байна зөв үү? Үгүй. Актараа маань ерөнхийдөө хүн төрөлхтний эволюцийг бол маш тодоор харуулж байгаа ганц зүйл гэж миний хувьд бол хардаг. Намайг оюутан байхад манай багш нар одоо ер нь бол ингээ актараа дахиж урахаа болно яа тэгэхээр үйлдэлд оролцохгүй байгаа гэдэг. Актараа маань өөр одоо шүднүүд ингэж байхад шүднүүд ч одоо ингээ шууд доороосоо ингэж ургадаг шүү дээ. Актараа маань яг юм хөндлөн чиглэлээс ингэж босож ургадаг шүү дээ. Гэтэл одоо л дийлэнхтэй ингээд гацчдаг, саатчдаг гэсэн. Ингээхлээр нөгөө авахаас өөр аргагүй болно. Саатаад ирэхлээр тэр шүдэнд угаасаа угаалт хүрэхгүй дээрэс нь хажуу талд байгаа шүдийгээ бас цоорл үсгээд байдаг. Тэгэхээр авахаас өөр аргагүй. Яагаад эволюц гэж хэлж байгаа гэхээр манай залуучуудад хүүхдүүдэд маань ер нь актараа их усүр байха болцсон. Урахаа болж байгаа гэсэн. Тэгэхээр тийм хүн төрөлхтний бас нэг юм өөрчлөлтийг тэр актараанаас харж болно гэсэн. Ер нь тэгээд манай багш нарын ярьдгаар одоо цаашдаа соёо шүд гэж урахаа болно. Залуу эцэг эхчүүд яг юун дээр алдаад байна? Хүүхдийн шүд угаалгах. Эцэг эхчүүдийн хамгийн том алдаа бол сүүн шүд унчхын эмчин гэдэг бодол нь байдаг. Сүүн шүд хэр эрүүл байгаас шалтгаалаад дараагийн ясан шүд эрүүл ургадаг. Эрүүл зөв игнэт ямар нэгэн гажиггүй согоггүй ургадаг гэсэн. Дээрээс нь шүд ургасны дараа шүдийг угааж эхэлдэг нь бас хоёр дахь том алдаа. Юу яриад байгаа юм бэ? Тэгээ бойл угаагаад эхлэх юм. Цохуугаад эхлэхээр нь угаах юм уу? Тийм. Цохуугаа дөнгөж төрсний дараагаас угааж эхэлнэ. Яраагүй. Юугаар угаахын тэр чинь тэгээд салфитэ гэдэг. Амны үндийг тийм. Ингээд хөдлөгдөг. Вау. Тэр чинь бас хүн л юм чи ам байгаа юм чи тийм биз дээ. Дээрээс нь одоо сүүлийн үед ээж аав нар маань дийлэнхтэй хүүхдээ нөгөө нэмэлт нан гэдэг нэмэлт сүүгээр хоолдог болсон. Эхийн сүү маань өөрөө үжилгүүжүүлэх буюу халдваргүйжүүлэх үйлчлэгээтэй байдаг давхар. Харин тэр нэмэлт бүтээгдэхүүнүүд бол ердөөсөө тийм байхгүй учраас амны хүндэд хилэн дээр ялангуяа маш их өнгөр үүсгдэг. Энэ өнгөр нь дараагийн нөгөө нэг одоо өвчлөл үүсгэх хамгийн том шалтгаан болоод. Тэгэл одоо нөгөө нэг ам гэмтнэ гэж ярьдэн шүү дээ. Ам гэмтэх хамгийн том шалтгаан ч юм бол амны үндийг цэвэрлээгүйгээс болж байгаа. Дөнгөж төрсний дараагаас буцалсан бүлээн усанд одоо ариун марл гаранда хуруундаа ингэж ороож байгаад бүлээн усанд дүрэл амных нь одоо завж мавж хил мэл бүгдийг нугаачна. Ингээл зүгээр арччихна гэсэн үг. Одоо сүүлийн үед бол бүр яг юм зориултын салфитгнүүд гараад ирсэн. Тэгээд шүд гарч ирээгүй за эхний 1 2 3 сар бол ингээд нөгөө марлаараа угаагаа тэрнээс хоошоо болохоор юм хуруунд хийдэг эрзэн байдیں۔ Урд талдаа нэг юм жоох арзартай. Тэгтээ маш зөвлөхөн. Тэрүүгээр бас ингээд бойлонд нь массаж хийж өгнө гэсэн үг. Тэгж угаах. Төрсөн цагаас нь ахуулж л угаахгүй болохгүй. Өдөрт нэг удаа. Амны хүндийн өвчлөлөөс шалтгаалаад хүний бие эрхтний 200 гаруй өвчин үүсдгийг бол одоо ингээд бүр тогтооцсон байгаа шүү дээ. Нотолцсон байгаа да. Тэгэхээр үнсэлтгэл болий. Нөгөө үнсэлцэх гэхээс илүүтэй ээж аав нарын дараагийн 3 дахь том алдаа юу гэхээр хоолоо өгдөг. Тийм нөгөө халбагын ингэж 7 жам руу хийдэг. Соосг нь газар умчихлаар амдаа ингэж ариусгаж өгдөг. Ариутын одоо автоклавын амтай юм уу тий. Амдаа ингэж хүлхээл хүүхдтэй өгчдөг. Тэнгүүт энэ чинь шүлсээр маш их халдвар үүсэж байгаа шүү дээ тий. Үнсэлтгэр гайгүй байна нэг ойлгоцгоо тэгвэл. Үгүй шүү дээ. Хүүхэд яриад байгаа би шал өөр юм яриад байгаа юм байна. Яг ер нь бол яг амны хөгжилгээд өөр ингэ явж байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд жоохон байхад хүүхдүүд жишээлбэл юу гэдгийг за гэж дотор идэх дургуйч гэдэг юм уу өөх идэх дургуй болоод ингэ яваад идэг. Тэнгууд настаа болохоор өөх идэх зүгээр угаад идэг. Тэгээ яг зүгээр хүмүүсийн хувьд болохоор ингэ мэдээж нас ахаад ирэхээр өөх идэх дуртай болдог ч гэдэг юм. Гэхдээ яадаг вэ гэхээр миний зүгээр уншснаар бол хүүхэд дөнгөж төрсэн цагтаа бол гэхээр бүх юмыг амаараа танилцдаг. Тэр бүгдээж бүгднийг нь яг цэвэрлэхгүй бол болохгүй гэсэн. Нэг хоёрдугаарх нь юу гэхээр том болоод амтуудыг мэдрээд ирэхээр зарим зүйл тэсвэрх чадвартай болоод тэгээд тэрэн сүлдээ дасал болоод ирэхээр ямар нэгэн асуудал байхгүйгээр идэх буян боломж төрдөг юм байна л та. Нөгөө хүүхэд нь мэдрэх процедур нь эхлээгүй байгаад ч юм уу эсвэл анхны удаага хоёр дахь удаага мэдэрч байгаа юм тийм хандахгүй байх л та. Гэж би боддог.
Мөн ухаантай юм аа. Яста зүв бодож байна те. За тэгээ бид нар сонирхолоод эцэгчүүдээ алдаж байгаа өөр юм байна. Бид нэр шүдэ угаахтаараа юун дээр алдаж байна. Бид нэр энэ шүдэ аштахын дээр юун дээр алдаж байна. Тэгээ энэ олон төрлийн одоо энэ оонууд байна. Ялангуяа би бол ингэж хараад идэм ба буруу гэж магадгүй шуучлаарай. Орос бичгтээ оонууд жоох муу юу? Би л тийж бодоод идэв. Жишээлбэл Америкаас авж байгаа яг тэр брендийн тэр оон бол хамаагүй илүү гоё ингээд угаасны дараа бүр өнгөр мөнгөөр арилгаж байгаа нь бүр хамаагүй илүү байх шиг. Тэгэхээр бид нэр энэ шүдний оон энтрийг яаж сонгож авах нь хэрэгтэй. Яах вэ, ийх вэ эмчээ гэл. За эхлээд нөгөө ээж аав нарын алддаг бас нэг юмыг шүд угаах дээр бүх эцэг эхчүүд хүүхдээс ингээд нуугдаж угаад юм шиг санагддаг байхгүй. Хүүхдээ шүдээ угаа гэж загнахаасаа өмнө та зүгээр хажууд нь шүдээ угаачгаа. Байн угаагаад ээ. Тэгээ байн угаагаад за шүд угаах за өдрө болгоно л хүүхдүүдийн шүдийг угаагаад л ингэж тэгвэл байн хажууд нь хамаа зайлаад ээ. Нээж яг юу игээд аав яг юу игээд байгаа ингээ хүүхд чи үгээс хараа янда өөрөө сонирхоод ирнэ. Хажууд нь арх угаад ахаар арх угаад идэв шүү дээ. Яг тэрнтэй л адилхан тий. Тийм нөгөө тамхи татдаг ээж аавтай хүүхдүүд том болоо тамхиг сонирхдаг л ахгүй яг тэрнтэй л адилхан. Яг ингээ хүүхдүүддээ биеэрээ үлгэрлэхгүй л бол тэр хүүхдийг та 1000 цагнаа тэр хүүхэд шүд угаах юунд хэрэгтэй гэдгийг ойлгохгүй байгаа юм чинь тэр хүүхд хэрэглэхгүй. Уруулаа бодглохлоор ээж гоё болоод байгаа минь гэдгийг ойлгоод байгаа учраас тэр хүүхдэд сэтэл төрөөд байгаа шүү дээ. Аав одоо сахлаа хусахтай амар гоё болоод байна гэдгийг мэдээд байгаа учраас тэрийг өөр ингэж үзмээр санагдана. Яг тэрнтэй адилхан хүүхдтэй ихлээр сэдлийн төрүүлэх. Та хажууд нь л шүдээ угаа. Одоо манай хоёр хүүхд бол байнга нөгөө амаа залдаг, хамраа угаадаг. Тэнгүүт тэр хоёр чинь ингээл дадал болчихж байгаа. Хизээ 3 дахь нь гарах юм. Болоогүй. Энэ бодол байна уу? Баба. Вай бас гарan гарах. Гахлаас юу дээжтэй гэж бодоод давхар би шокод. Чилоо гэж бодоо тий. Ер нь л ойлгочлаа. За өөр нэг юм асууя. Одоо хүмүүсээс ингээд түрүүн ярьжсэн нэг амнаасны эвгүй өнөр үнэртэй дийдэг штэ. Ер нь л одоо би үл асар өнөрч юм баггүй. Тэгэл өнөр нь ингээл байдаг. За мэдээж шингийн муугаагүй хүнээс бол бас нэг тиймэрхүү тохиолдол байдаг. Одоо жишээлбэл ингээл амны эвгүй өнрийг дарна гэдэг бараа бүтээгдэхүүнүүд ингээд сурталчилаад байдаг. Энийг хэрэглэх ёстой мүү, хэрэглэх ёсгүй мүү? Амны хүндээс эвгүй өнөр үнэртэж байна гэдэг чинь тэр асуудалтай байна л гэсэн үг. Тэгэхээр эмчтэр очиж заавал үзүүлнэ л гэсэн үг. Маш олон төрлийн асуудлууд байгаа. Тэгэнгүүт дийлийнх нь Монгол хүн тохиолдож байгаа нь. Тийм. Амнаас нь өнөр үнэртэж байгаа хүмүүс өөрөө мэддэггүй байхгүй. Өөрт нь үнэртдэггүй, өөрөө анзаардаггүй. Хажууд нь байгаа хүмүүст бол нэлийн үнэртдэг. Тэгэхээр нөгөө хажууд нь байгаа хүмүүс маань нөгөө хүний бас эвгүй байдалд оруулчих үү дээ, гомдоочих үү дээ гэж бодсон дээрээ богчж л гэдэг чинь би. Тэрийг нь хэлдэггүй. Яг үүндээ тэр хүний эрүүл мэндэд бас нэг юм асуудал байгаа. Тийм, асуудал байгааг уул нь хилчүүл тэр хүн чинь тийм үү за би үзүүлье гэдэг юм сэтэл төрөх байхгүй. Монголчууд дунд хамгийн их одоо нөгөө нэг үнэр гаргаад байгаа зүйл маань нөгөө шүдний чулуу гэж нэрлэдэг байгаа. Энэ зүйл бол маш их үнэр ялгаруулдаг. Тэгээд буйлыг маш их өрөвсүүлдэг. Ийм бие даасан өвчин чулуугаа түлхийдэг үл дээ. Тийм, бие даасан ийм бактериар үүсгэгддэг. Pigeongials гэдэг бактери байдаг. Pigeongials-аар үүсгэгддэг ийм амны үндэ дотор одоо маш олон төрлийн бактериуд байгаа л да. Тэрнээс хоруу чанараар бүр номер 1-т явдаг нь Pigeongials гэдэг бактери нөхгүй чулуу үүсгээд байгаа. Энэ Pigeongials яагаад номер 1-т гэхлээр судасны ханыг шууд нэвчиж орох чадвартай гэсэн үг. Таны ам дотор одоо энэ Pigeongials буюу чулуу үүсээд бактери үүссэн л байгаа л таны бие эрхтэн системээр тэр Pigeongials маань бүрэн тарна гэсэн л үг. Амуу жигнэг сахарын агуулмж маш бага. Транстос агуулаагүй. Инсний нэмэлтгүй зөвцүүлэх үйлчилгээтэй. Та эрүүл мэндэд анхаараарай. Угааж байгаа. Тэгээд яг хөөхлөр мэдээж одоо юу гэдгийг сонголтоор буруу сонгооч гэдэг юм. За мэдээж би зарим нэг нь одоо буруу сонголтоос за боломжгүйгээс шинэ шүдний сойд ямарсан аваад ингээ угаад буйлаа шамдлаад тэгээд тэрний дараа л нөгөөдөл маань суuna гэж ойлгоод байгаа шүү дээ. Үгүй бүх шүдэнд. Үгүй. За эхлээд нөгөө асуултанд асууч. Нөгөө Орос оо гэсэн шүү дээ. Яг миний хувьд бол бүх төрлийн оог хэрглэж үзээгүй учраас яг сайн муу гэж хэлж чадахгүй байна. Гэхдээ ооны сонголтыг таны зөвхөн эмч чинь л хэлж өгөх ёстой. Та энэ төрлийн оог сонгох юм байна. Тийм. Аа ч өөрөө одоо нөгөө буудлын өрөвслийн эсрэг, хит мэдрэгшлийн эсрэг оо шах гээл. Үгүй. Манай дээр Япоогоо орой гэлтэгчсэн манай эмчэл. Ер нь бол яг хөө тэгээд тэр эмч өөрийнхөө эмнэлэг дээр тэр оог зарах хэмжээний тэр хоонд ихтгэлтэй байна л гэсэн үг шүү дээ. Ер нь бол. Аваач дээ, тэгвэл те. Би бол дугуйл аваач дээ.
Эсвэл та одоо манад энэ чинь ийм оо байна. Эсвэл та яг буйлны өрөвслийн эсрэг оог өөрөө ингэ сонгоод ийм оонууд байдэн шүү. Тэрний сонгоод аваарай гэж. Би нэг зүйл асуусан уучлаарай. Манай эмч нарын одоо энэ хэрэгжилж байгаа одоо тэр багаж хэрэгсэл тэр одоо ломб тавьж байгаа ломбонч байд юм уу? Сургын өмчлөгээ хийж байгаа тэр зүйлэмж байд юм уу? Эднэр бол та түр хэлсэндээ дэлхийн жишгт хүрсэн гэдэг. Тэгээд манай эмчилгээ арай аятайхан үнэтэй байгаад байна гэдэг чинь юу гэсэн үг вэ? Одоо яг энэ арт иргэдтэй л тааруулж байна л гэсэн үг. Тийм яг одоо боломжтой байдлаараа л яаж байгаа. Тэрнээс бол яг Америкч гэнүү, Солонгосч гэнүү хаанхын хэрэгжилж байгаа бүх материалууд л Монголд байгаа. Бүх ломны материалууд, бүх багажнууд одоо яг STM гэж хамгийн сүүлийн үеийн креслүүд бүгд л Монгол байгаа. Тэрэн дээр одоо яг одоо миний хувьд бол ингээд тэр хүмүүс олон улсаас ингээд эрүүл хайгуул хийгээд хамгийн сайн юмнуудыг авчирж байгаа. Гэтэл Монголд бол нэг шүд авахд хийдэг лээ. Америкт нэг шүд авахд хийдэг лээ. Ломбдоход яадаг лээ. Америкт яадаг лээ гэдэг бүр юм тэнгэр газар шиг байхгүй. Хэрвээ одоо яг ингээд яг одоо Америкийн төвшөнд яг адилхан л багаж тоногдох хөрөмж хэрэгжилж байгаа. Америкийн төвшөнд аваачих юм бол хүмүүс маань тэрийг үзүүлж имчилгээ хийлгэж чадхаа болчих. Тэгэхээр уул нь үнэн нь гайгүй л байд юм шиг гэн тий. Би тэгж бодог. Энэ шал Монголынхаараа өөр ломбоор ломбдод Америкийнхаа өөр адилхан уу тий. Яг тэгвэл хөөх юм бас зүгээр л юм байна тий. Америк бол араа дэндүүлдэ шүүд. Ер нь шүүд нөгөө даатгал хамрагддаг болохоор угаасаа тэгээд иншуранс байхгүй болохоор тэгэл маш үнэтэй хэлээд юм бэл. Төл гэдэг юм дээр очтیں۔ тий. Гэхдээ энэ шүдний өвчин гэдэг чинь хувь хүний хариуцлага байхгүй юу? Тэр бол яг 100% хувь хүний хариуцлага. Яагаад тэгэхээр хүн болгон шив шин шүд ургаж байгаа, шив шин шүдтэй байсан жоохонд нь тэрийгээ одоо 6 нас хүртэлх хүүхдийн шүдийг бол цэвэр эцэг хариуцах хэрэгтэй. 6 настай хүүхэд маань өөрөө шүдний өвчлөл маш ихтэй байх юм бол тэр эцэгхийн л хариуцлага. Тэрнээс хойш хүүхэд ухаан ороод өөрийнхөө шүдийг угаадаг юм болоод ирэхлээр тэр хувь хүний хариуцлага. За ойлгосон. Одоо бид нар угаана. Шүд сайруулах бүтээгдэхүүнүүд байдаг штэ ингээд хийж байгаа л. Boost гэд Америкийн Ultra Dent гэд компани бүтээгдэхүүн байдаг. Сайруулах Boost. Энэ Boost нь болохоор яадаг вэ гэхээр 40 орчим хувийн одоо нөгөө нэг хүчил агуулдаг байхгүй юу? Хүчлээр цайруулж гин гэсэн үг. Нэг өсөндөө таны шүдний пааланг хүчлэр түлээд цайруулж байгаа гэсэн. Зүг ер нь хэрэгтэй мүү дээ. Тэгэр зүгээр үү? Гоо сайхны л хэрэгтэй л дээ. Тэгтээгээд одоо юу гэдгийг өөрийнх нь шүдний одоо гэдэг хугарах магадaltaч гэдэг ийм юмнууд байгаа юу? Араас нь нөгөө нэг фоторжуулчих байгаа болохоор хайцсангуу гайгүй. Одоо тэгтээ сүүлийн үед ердөөсөн дандаа аппаратаар цайруулад ингэж байгаа учраас илүү зөөлхөн тэгтээ үр дүнтэй цайралтууд аягүй их болсон. Тийм үү? Цайруулъя да одоо. Хариулсан дээр л дээ. За түрүүний чулуу. За тийм юм чи чулуугаа яриа. Хариулж амжихгүй шүү дээ. Хоёр талаас нь юу бөмбөгдөд вэ? Чулуу гэдэг зүйл маань бид нар шүн орой ингээд шүдээ угаагаад унтсан ч гэсэн өглөө бидний шүдэн дээр нэг юм наалтцсан байгаа гэдэг чинь. Тэсэрдэг. Тэрийг бол өнгөр гэд нэрлээд байгаа. Энэ өнгөр маань л шүдэн дээр удаан хугацаанд байрлахаараа шүдийг цоолдог. Цоорл үсгдэг. Одоо нөгөө хүүхдүүдэд бид нөгөө хорхоо идсэн мэн цэвэрлэе гэж ярьдаг маань явсаар агаад шүдийг хорхоо иддэг. Тэнгүүтээ шүдний хорхоог чихээр нь утаж гаргадаг гэдэг юмнууд гараад ирсэн шүү дээ. Тэрнээс бол ингээд нэг юм хорхоо мэрээд идээд байгаа юм бол байхгүй. Хүчил одоо тэр нөгөө өнгөр маань удаан хугацаанд шүдэн дээр байхлаарэ шүлстэй урвалд ороод тухайн яг нэг юм одоо golden time гэж нэрлэдэг шүү дээ. Golden time бий болохлээрэ хүчил ялгаруулад тэр хүчил нь шүдний паалан гэмтэй гэдэг. Шүдний паалан гэдэг зүйл маань хүний бие дагуулагдж байгаа бүх яснаас хамгийн бат бөх, хамгийн хүчтэй ясыг бол паалан гэж нэрлэдэг даа. Гэтэл тэр нэг өнгөр маань хүчил ялгаруулаад шүдийг цоолоод. За тэгээ цоорл тэгээ үсчихдээ юм. Тэгвэл чулуу яаж үсээд байгаа гэхээр буйлны карма гэдэг түрүүн ярьсан шүү дээ. Буйлны карма гэдэг одоо ингээд сэтгүүрээр ингээд зоондоор ингээд үзэхлээр одоо юм завсартай юм байдаг. Тийшээ одоо ингээд нөгөө нэг өнгөр маань ингээд орж чигдсээр хагаад шүлс чи өөр айгүй эрдэслэг. Тэгэхээр эрдэслэг юмтай уралд ороод ирэхлээрээ хатуу болоод чулуу үсчдэг. Тэнгүүд чулууга түүлэгсэн хүмүүсийн хилдэг юм нь юу гэхээр чулууга түүлэгсэн чинь л миний шүд сийгдэг болчлоо. Энэ эмч буруу миний шүдийг бачлаа. Миний шүд бүр амар өвддөг болчлоо гэдэг. Яг үүндээ тэр чулуу буюу pigeon jewels гэдэг бактери чинь үүсгэл юм бол байгаа эсгийнхаа буйл, яс юу гэдэг бүгдийг ингэ шимэгдүүлээд өөрөө чулуу болоод ингэ байж байдаг. Тэр чулууг авахлаар
нөгөө буйл маань шүдийг ингэж хувчиж явах хэвээр байтал нөгөө чулуу маань өсөл буйл маань доош шамраал гэдэг байхгүй. Доош ингэ шамарсаар агаад нөгөө шүдний далд авах хэвээр хэсэг маань ил гараад ирчихлээрээ бүх цочруулалт мэдрэг болчдөг. Буйлны доор байдаг шүдний одоо нөгөө язоор хэсэг маань юм яг одоо бидний цагаан харагдаж байгаа паалан байдаг учраас маш мэдрэг байдаг. Ингээ мэдрэг болохоор бүх цочруулалт мэдрээд өвдөд байдаг. Хэрвээ та чулуу цэвэрлүүлэхгүй яваад ахвал юм бол тэр мэдрэг өвдөл танд улам их л болно гэсэн үг. 3 сар дуу 6 сар дуу. Эмчин хэлнэ. Эмчээ. Ямар үзлэг тийм үзэл ямар байна. Одоо шилбэл ингээд сая тэгж шамраад ингээд хоош болчлоо гэдэг. Уучлаарай бүр төсөөлчлээ баг тий. Тэгээд ингээд харах юм бол юу гэхээр би нэг хүнээс асуухгүй юу. Шилбэл би яг чулууг авахулсан. Тэгсэн чинь ингээд сийгээд эхэлж байна. Би окей энэ чинь ингээд сийх стой ингээд зовөр вэ штэ гэсэн чинь харин тийм ингээд шамарч байгаа юм гэдэг юм аа. Дээрээс нь шүдээ ерэн зүг гоох хэрэгтэй шүү гэдэг. Хоёр коммент авахгүй. Тэгэхээр би за окей. За энэ маань эргээд хизээ дэвшлэх юм бэ. Ингээ хэрэгээ урахгүй гэсэн чи хизээч үгүй гэдэг санал байна. Харин үнэхээр бүр ингээд дэвэл буйлнаас дахиж бөөл авч трансплант хийдэг юм шиг тийм үү? Аха. Одоо бол буйлнаас өмнө бол тагнаанаас авч буйл нөхдөг гэсэн. Одоо бол бас шинэ технологиос буйлнаас нь авч Монгол нөхж байгаа. Нөхж байгаа. Манай монгол эмчнэр ямар мундаг гэж бодож байна. Бүр ингээд аваад ингээд жижигэр юм өсгөл бүр ингэж аваад ингээд нөхөд өгд юм бэл. Өвдсөн үү? Өнөх өвдөлт мэдээ алдуулаад юу гэж орилууллаа л гэх юм 3 цаг хийдэг шиг тий. Орилуулаад 3 цаг хоорондоо юм байна. Одоо. Одоо тийм байхгүй. Баг байхад жишээлбэл ингээд байгаа юм л та. Одоо сая манай дүүгийн хүүхдүүд гэсэн чинь ингээд нэг өдөр ирсэн шидэн хавар болчих. Нөгөө ингээд нөгөө жоохон бохон эмтэрсэн байсныг бүгдийг нь хараар будаа ичдэг юм уу ингээд тэр юм дими тий. Яаж байгаа юм бэ гэсэн чинь харин энэ ингээд хамгаалдیں۔ Гинэ гээд. Тэгэхээр одоо энэ яг зөв үү? Эсвэл ямар үед энэ хэрэглэх ёстой юм? Ямар үед гэдэг мэдээж нөгөө эмч маань одоо мэдээж туршлагатаа туршлагагүйгээд байгаа. Тэгээ нөгөө ингээд зүгээр л юм байна гэхээр аав ээж өндөө тгийгээл хийчдэг. Тэгэхээр нөгөө энэ маань цааталтаа ахаа хорон өдөө гэж юу аах вэ? Ер нь ямар аах вэ? Хоёр талтай. За нэгдүгээр болохоор хүүхдийн шүдэн дээр одоо үүдэн шүдэн дээр ялангуяа үүдэн шүд цоорсон үед лом тогтдог. Лом айгүй хурдан унцдаг. Тэгээд цоорл үүсээд явах юм бол тэр цоорлыг ээж аав нар угааж чадахгүй ингээл улам хөндрүүлээл ах юм бол бид нэр тэр хар түрхлэгийг түрхэхээс өөр арга байхгүй. Хар түрхлэг гэдэг маань одоо шүд чинь нөгөө нэг хүчилтэй түлэгдээ зөөлөрсөн байгаа шүү дээ. Тэрэн дээр тэр хар түрхлэгийг түрхэхээр нэг өсөндөө юм хатуу болдог. Хатуураад цоорл одоо цаашаа явах процессыг нь удаашруулдаг. Тэрнээс бүрэн зогсоохгүй. Тэр хар түрхлэгийг түрхүүлээд шүдийг угаагаад ингээд нөгөө одоо үрэх тусам тэр нөгөө улам юм лак шиг хар өнгөтэй гялалцсан болдог байхгүй. Тэгэх юм бол энэ одоо түрхээд амжилттай болжээ гэж үзнэ. Тэгэхгүй эцэг эхчүүдийн алдаа нь бол түрхүүлчихэд энэ шүд одоо зүгээр орхичдаг. Тэнгүүд нөгөө зөвлөрөөл цаашаа хар өнгөтэй болцсон ирнэ зөвлөрөө яваал гэдэг. Нөгөө талаар миний хувьд бол хүүхдүүдэд аль болох хар түрхлэг түрхгүй байхыг хичээдэг. Миний хардаг үнцэг юу вэ гэхлээр хүүхэд ээж аав гэрээсээ гадна цэцэрлэг дээрээ сургууль дээрээ өдөр тутамдаа нийгмийн харилцаанд орж идэг. Та одоо нэг хүмүүс ярьдэж би ингээ олон хүний хажууд өмнө юм ярьж чаддгүй юм аа. Олон хүний хажууд ингээ сандраад идэг юм аа гэл. Яг үндэ тэд нар маань өөрөө багтаа авсан травманууд байгаад идэг. Юунаас болж юм гэхэлэр одоо бид нар ингээл хүүхдийн шүдэнд харам түрхчихдэг. Нөгөө хүүхд маань цэцэрлэг дээр очингууд нөгөө нэг хүүхэд маань өөр хүүхэд ирээд тэр хүүхэд ч гэсэн юм бодохгүй л гаш. Өө чиний шүд чи хар болсон биз дээ. Чи энийхлээр яасан муухай хар шүдтэй ингээл хэлчихэд тухайн хүүхэд би энийхлээр муухай харагддсан юм байна. Би ингээд муухай олчиж гэдэг нэг юм сэтгэл зүйн гэмтэл авчдаг. Тэр нь ингээд нөгөө мартагдаж явсараа том болохлээрээ олон хүмүүстэй харьцаж чадхаа болдог ч юм уу. Ингээд нийгмийн харилцаанд өөрөөс. Шүд гэдэг зүйл маань зөвхөн зажлах, бутлах, хоол идэх, за мөн ярих эднээс гадна нийгмийн харилцаанд ч гэсэн бүрэн нөлөөлдөг. Ер нь бол хүүхдийн шүдний цоорл нэг юм шар өнгөтэй цэг, бор өнгөтэй цэг болж үүсэж эхэлдэг байхгүй. Тэрийг нь сайн анзаарч чадаа та өдөр болгон хүүхдийн шүдийг угаадаг бол өөрчлөлтүүдийг харж чадна. Тэгэхээр шүдний цоорл дөнгөж эхэлж байгаа тохиолдолд та одоо өдөрт 2 удаа угаадаг гэсэн бол 3 удаа угаагаад ирэхэд тухайн цоорл яг тэр байдлаа зогсох бүрэн боломжтой. Япон солонгосууд бол энэ багаас нь хөвшил яадаг учраас бүгд л өдөр шүдээ хоол идэх шүдээ угаагаал. Японд бол одоо хүүхдүүд донд шүдний цоорл байхгүй. Манай Японд баг. Ягаад гэвэл бүгд угаасан учраас л 10 жилийн боловсрал. Тэгэхээр зөвхөн шүд гихгүйгээр энэ эрүүл мэндийн боловсролыг бид нэр маш сайн түгээж, дэлгэрүүлж, багаас нь суулгаж бүх юмыг л одоо ингээл
хүмүүсийн ингээд харж их тусал хийлгэнэ гэдэг чинь яг үнэндээ тэр туслыг тэгж их хийлгдэг ч юм уу гүү ч юм. Ягаад гэвэл энэ бидний боловсралгүй байдлаас болж байгаа юм чи те. Яг зөв би шаардлагагүй тусал тарилга те одоо ямар ч хэрэггүй витамин ч гинүү ямар хордлого тайлах юм ч гинэ яг үнэндээ тайлдаг ч юм уу тайлдгүй ч юм уу бүүмдээ. Яг зөв. Гэхдээ яг өнгөрсөн хугацаанд бол манай эрүүл мэндийн салбар бол маш өсрөнгөө хөгжил бол үзүүлж байгаа. Хаягдсан нэг зүйл нь бол нийгмийн эрүүл мэндийн асуудал байсан. Нийгмийн эрүүл мэндийн асуудал гэдэг маань яг одоо бидний энэ одоо тулгамдаад байгаа энэ асуудлуудын эхлэл баггүй юм. Клиникийн эмч яадаг вэ гэхээр за жишээ нь одоо нэг юм осол гарлаа те нэг хүн машинтайгаа явж байгаад юм өргөчлөө гэж бодъё. Тэгвэл клиникийн эмч тухайн жолоочийг бэрцэн гэмтснийг нь эмчилдэг. Нийгмийн эрүүл мэнд гэдэг маань тухайн осол яагаад гарав? Тухайн хүн магадгүй харааны өөрчлөлттэй байсан уу? Эсвэл цогтууруулах ундаатай байсан. Эсвэл тэр тухайн зам одоо аваар гарах хэмжээнд байсан уу? Гэрлэн тохио биш үү гэдэг нэг хүрээлэн бай орчны эрүүл байх зүйлийг нь одоо судалдаг. Эрүүл байх орчдоор нь хангадаг зүйлийг нийгмийн эрүүл мэнд гэж нэрлэдэг. Тэгээ одоо нийгмийн эрүүл мэндийн тухай хууль бас сая шинж батлагдсан. Тэгэхээр бол энэ чиглэл рүүгээ бас нэлээд олон ажлууд хийгдэх баг. Гишүүнэ. Нэг юм асуулт байна гишүүнэ. За яг баярлаа. Энэ бидний гурван ингээ ярьж байгаа ч гэсэндээ нийгмийн эрүүл мэндийн боловсролд нөлөөлөх гэж ээж аав нар бусад хүмүүст одоо ингэгчл хийж байгаа учраас бид гурийн ярианаас ойлгож авсан баха гэж найдаж байна. Тэгээд та хоёртаа маш их баярлалаа. Баярлалаа. Ад жаргал эрүүлгийн ертөнцийн хамгийн сайхан бүхнийг ерөөё. За эдж уусан юмныхаа мөнгийг төлчээрэй. Аму жигнэг. Сахарын агуулмж маш бага. Транс тус агуулаагүй, хүнсний нэмэлтгүй, зохицуулах үйлчилгээтэй. Таны эрүүл мэндэд. Аму гэд брэнд. Тэгээд транс тус байхгүй, хүнсний нэмэлтгүй, зохицуулах үйлчилгээтэй. Сахарын агуулмж маш бага юм үндэсний үйлдвэрлэл хийцсэн байгаа. Тэгээд бид нар бас энийг хүргэж түгээх үүрэгтэй. Яг гэх юм бол ингээд энэ идэхэд маш амархан эндээс нь онгоолгоод ид чинь хүүхдэд өчгөр бутраад авахгүй те. Тэгээд чацаргантай юутай гэл янз янзын төрөл байгаа. Тэгээд би жишээлбэл би л өөрөө нөгөө метаслын дараах маш их хоолны дэглэм барьж байгаа. Тэгээд би Японоос эднэрийг авч идээд идвэсэн байхгүй. Тэгээд энэ байхаар би тун олзуурхаж авсан. Тэгээд яг би түгээж дэлгэрүүлж байгаа юм шүү. Тэгээд хэрэглээрэй гэж өгч байгаа. Баярлалаа. За энэ ташруунд бас нэг юм хэлчихөө. Тэгэж гişүнэ. Одоо яг нэг энэ сахарын агуулмж байхгүй гэж тэгж шүү дээ. Яг энэтэй адилхан манай Эрүүл Монгол хүн үндэсний хөтөлбөрөөс сахаргүй ирээдүй гэдэг аян одоо бүх хүмүүсээ уриалж эхэлж байгаа. Тэгэхээр энд маань ч гэсэн та бүхэн оролцоорой. Бид нар хүүхдийнхээ эрүүл мэндэд одоо хамгийн том хөрөнгө оруулалт хийх ёстой хүмүүс. Гэхдээ хөрөнгө оруулалтыг мөнгөөр хэмжиж болохгүй. Эрүүл мэндийг боловсролын багаас нь нөгөөд мөн хүүхдтэй зөв үлгэр дуурайл өгснөөр энэ том хөрөнгө оруулалтыг өгнө шүү. Тэгээд бүх эцэг эхчүүдийгээ дээрэс нь бүх найзуудыгаа бас энэхүү сахаргүй ирээдүйн хөтөлбөрөндөө уриалж шүү. Яг бид нар хүүхдүүдтэй ерөөсөө сахартай мэдүүлэхгүй байх юм уу? Бид нар хөдөлгөөн нэгдэж байгаагаа тэгж илэрхийлэх юм уу? Ер нь их л багал зүйл сахар багал өгөх юм байна зү. Сахар гэдэг зүйл маань шоколад, чихэр, амтангуудаас аль болох л татгалзуулъя. Яг үнэ. Тэгээ сахар багтай зүйл хэрэглүүлъя, сахар орлуулах зүйл хэрэглүүлэхгүй бай. 100 г бүтээгдэхүүнд 10 г-аас одоо дээш сахарын агуулмжтай байх юм бол та хүүхдүүдтэй бити өгөөч. Эрхлүүлээд хайрлж ийн гэдэг маань сахар өгөж те амттай юм авч өгөх ёстой биш. За тэгээд насаараа л чихэр идлээ үхээгүй л байна. Яг жинхэнэ Монгол зэтгүүгээр ярьдаг те. Багасаа сахар идлээ. Таны дээр үед бол өөрөөс шүү. Адилхан баг нэг насны зөрөөтэй юм байж хаамаач гэсэн баярлалаа. За. Радио Хаус 89.7